За төрийн үйлчлэгийг захимжуулж бизнес эрхлэгчдэд хүн сурталгүй шуурхай хүртээмжтэй хүргэх бизнес эрхлэгчдийн санал шийдэл гарцыг сонсож хамтаа шийдэл боловсруулах зэрэг төвлөрөн ажиллахаа эдийн засгийн хөгжлийн сайд онцолжээ. За төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хувийн хвшлийнхэн чиглэсэн төрийн үйлчлэгийг захин хэлбэрт шилжүүлэх зорилготой e-бизнес 2 дэг зөвлөлдөх уулзалтыг хилцүүлгийг бичил жижиг дунд бизнес эрхлэгч, хуваарийн хөдөлмөр эрхлэгчдийн дунд амжилттай зохион байгуулжээ. Эдийн засгийн хөгжлийн яам, захин хөгжлийн нөөц харилцаа холбооны яам, Монгол акценттай хамтраад бид нар бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд төрийн үйлчлэгийг хялбар хүндрэл бэрхшээл багатай хүргэх чиглэлээр системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Яг энэ цаг үед боловсруулагдаж өргөн барихад бэлэн болоод байгаа эдийн засгийн эрхчлэлийн тухай хуульд жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн төлөөллийн дуу хоолой гол асуудлуудыг тусгаж авахд үндсэн зорилго нь оршиж байгаамаа. За Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг үзүүлдэг гол үйлчлэгээ болгох гарал үүслийн гэрчлэгийг бол 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд цахимжуулахаар бэлтгэл ажлыг бол бүрэн хангаад ажиллаж байна. За өнөөдрийн энэ бизнес 2.0 хилцүүлэгт бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн жижиг дунд үйлдвэр 20 гаруй байгууллагуудтай бол оролцож байна. Тэгээ хэлэлцүүлэг бол маш үр дүнтэй бөгөөд бичил жижиг бизнесүүдийг яг төрийн үйлчлэгийг авахд ямар хүндрэл гардаг уу, ямар төвөгтэй процесс явагддаг уу тал дээр ингээд воркшоп хийгээд яг бодит санал асуулга аваад тэрнийхээ үндсэн дээр цаашаа ажлаа сайжруулах гээд явж байгаад нь за бизнес эрхлэгч хүний хувьд дээрээс нь бичил жижиг бизнесүүдтэй хамтран ажилладаг хүний хувьд бол сэтгэл хангалуун байна. Хилцүүлгийн үеэр тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд учрал экспортыг нэмэгдүүлэх худалдааг дэмжих ажлын хэсгийн бизнесийн орчныг сайжруулах болгон хүрээнд төрийн үйлчлэгийн хүртээмж үр ашиг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн үйлчлэгийг захимжуулж бизнес эрхлэгчдэд хүн сурталгүй шуурхай хүртээмжтэй хүргэх бизнес эрхлэгчдийн санал шийдэл гарцыг сонсож хамтдаа шийдэл боловсруулах төрийн оролцоог ил тод үр ашигтай болгох замаар бизнесийн эрхчлөөг баталгаажуулахад төвлөрөн ажиллахаа онцолжээ. За хилцүүлгийн дараагийн шатанд төрийн байгууллагын дунд санал дүгнэлтэд нэгтгэн танилцуулж шийдвэрлэх, хэрэгжүүлэх түвшний аль багшдын дунд зохион байгуулахмаа. За тус хилцүүлгийн дараагаар Монгол улсад суугаа элчин сайдын яамд болон гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн удирдлагын түвшинд хилцүүлэг хийхээр төдийлжээ.